Байцгаана уу? Эрүүл мэндийн хөгжлийн төвийн STEM шинжээс санснаа байна. За манайх болохоор интерактивын платформыг ашиглаад эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын нэгдсэн систем гэдэг системийг хийж байгаа. За энэ системийн маань гол зорилго нь болохоор одоо Монгол улсын хэмжээнд ашиглагдж байгаа эмнэлгийн хэрэгсэл ийм бүтээгдэхүүнүүдийг ерөнхийдөө бол датагаа одоо бид нэр зөв бүртгэх тэгээд одоо нөгөө нэг бүтээгдэхүүний мастер өгөгдөл буюу одоо яг эмнэлгийн хэрэгслийн мастер өгөгдлийг бүрдүүлээд тэгэнгүүтээ тэдгээрийг одоо зөв бүртгээд хянаад явах тийм зорилготой. Одоо жишээлбэл эмийн бүртгэл хийдэг. Ийм бүртгэлийнхаа одоо бүртгэлээ 100% хийгээд сунгалтаа хийгээд өөрчлөлтөө хийгээд ингэж явах. Тэгэнгүүтээ барин бичгийн бүрдүүлбэр гэж яриад байгаа. Энэ дээр болохоор одоо нөгөө нэг бүтээгдэхүүнийг бүртгэхэд аюулгүй их цаг зарцуулдаг. Тэгэнгүүтээ бүрдүүлж байгаа материалуудаа заавалчгүй цаасаар явуулдаг байсныг бид нэр системээр явуулдаг болёо гэсэн тийм зорилготой явуулж байгаа. За тэгэнгүүтээ мэдээллийн найдвартай баталгаатай сан үүсгэж эмийн талаар шийдвэрийг дэмжих гэж байгаа. Одоо бүтээгдэхүүнийг эм гэдэг чинь ерөөхдөө хүний одоо амьдралд ямар чухал вэ те? Энэ эмийн бүртгэлийг аюу зөв хийгээд тухайн эмийг одоо Монгол улсын хэмжээнд ашиглаж болох уугүй юу гэдэг шийдвэрийг гаргахад гарах ажлыг дэмжиж байгаа юм. Тэгэнгүүтээ хяналт баталгаажуулалт гэж ярьж байгаа. Тэгээд нөгөө нэг эм ханган нийлүүлж байгаа байгууллага тэгээд үйлдвэрүүд те энэ газрууд болохоор одоо нөгөө нэг тухайн эмийг бид нар Монгол руу оруулж ирэх гэж байна гэдэг одоо тэр процессыг явуулахад маш их цаг авдаг байсан бол энэ ажлыг бид нэр илүү зөв болгож өгөх зорилготой. Тэгээд мэдээж нөгөө хууль зүйн шаардлага хангаж байгаа гэдгийг нь батлаад явнаа гэсэн зорилготой ажиллаж байгаа. За одоо болохоор бид нэр яадаг вэ гэхээр ерөнхийдөө бол эмийн бүртгэлийг хийхэд бид нэр маш олон системээр дамждаг төрийн албан дээр одоо жишээлбэл эмийнхаа ерөнхий бүртгэлийг нэг хийдэг систем тэгэнгүүтээ баримт бичгээ авж байгаа нэг систем гэж айгүй олон систем ашигладаг. Тэгээд тэр системүүд нэмээд дотоод сүлжээнд ажиллаад идэг. Тэгэхээр одоо нөгөө нэг байгууллагууд нь заавалжгүй цаасаараа явдаг тийм одоо уламжлалт байдаг гэх юм уу? За одоо тийм юмнуудыг болохоор бид нэр яаж шийдэж байгаа вэ гэхээр ерөөсөө л тухайн эмийнхаа бүртгэлийг хийлгэх гэж байгаа бол ямар нэгэн хүсэлт өгөх гэж байгаа бол тэр хүсэлдээ ганцхан удаа нэг л хүсэлт явуулъя. Бүх баримт бичгээ нэг доор явуулцдаг болёо гэдэг тийм шийдэл гаргасан. Тэгэнгүүтээ дотоод сүлжээнд ажилладаг байсныг нь болохоор платформ ашиглаад ердөөсөө л модулийн хооронд л явуулах боломжтой болж байгаа гэсэн үг. Тэгэнгүүтээ одоо нөгөө нэг бүтээгдэхүүнийхээ мэдээллийг чанар хангаагүй дата оруулах боломжгүй болгоод маш олон шалгууруудыг тавьж өгч байгаа гэдэг утгаараа бид нэр одоо мэдээлэл нь зөв болж байна, зөв бүртгэдэг болгож байна гэж гаргаж байгаа. За тэгээд манай систем болохоор үндсэндээ болохоор 4 модулийн хүрээнд ажилладаг. За тэгээд нэг нь болохоор яг эмнэлгийн хэрэгслийн бүртгэлийн модуль, тэгээд мэдүүлгийн удирдлагын модуль, лабораторийн удирдлагын модуль, тэгээд хэрэглэгчийн эрхийн удирдлага гэж байгаа. Бүртгэлийн удирдлага гэдэг байгаа дээр нь болохоор бид нар одоо яг үндсэн эмийн Монгол улсын хэмжээнд бүртгэгдэж байгаа эмийн бүртгэлийг тэгээд тухайн бүтээгдэхүүнийхээ өөрчлөлтийг нь тэгэнгүүтээ одоо хугацааг нь сунгах ч юм уу ийм хүсэлтүүдийг байгууллага маань шууд өөрөө хүсэлтээ гаргаад харьяа одоо агентлаг газар нь шийдвэрийг нь хурдан гаргах боломжтой болгож өгч байгаа. Мэдүүлэг дээр болохоор одоо яг Монгол улс руу орж ирж байгаа эм маань нэг удаагийн мэдүүлэг гэдэг юм авдаг байхгүй юу? За тэгэхээр тухайн одоо мэдүүлгийнхаа хүсэлтийг нэг доор өгөөд тэгээд хүсэлтийнхаа хариуг бас аж ахуй нэгжин шууд авах боломжтой болж байгаа гэсэн үг. За тэгээд лабораторийн удирдлага гэдэг нь болохоор одоо нөгөө нэг орж ирж байгаа бүтээгдэхүүн чинь өөрөө заавалчгүй ямар нэгэн чанарын баталгаатай гэдэг лабораторийн шинжилгээ хийлгэсэн байх хэрэгтэй байдаг. За тэгэхээр тухайн одоо нөгөө нэг лаборатори нь энэ модулыг ашиглаж байгаа лаборатори нь болохоор ийм сорьцон дээр ажиллаж байгаа юм байна, ийм шинжилгээ хийж байгаа юм байна гэдэг бүх мэдээллүүдээ систем дээр оруулж өгнө. За тэгээд тэрийг нь болохоор нөгөө нэг шийдвэр гаргах төвшнөн хүмүүс нь бэлэн хараад сууж авах боломжтой болж байгаа. За тэгээд баталгаажуулалт нь хийгдээд
одоо энэ гурван үндсэн модулийн маань хувьд болохоор дандаа бид нар дээр цахимаар шууд юм юу гаргадаг. Гэрчилгээ тэгэнгүүтээ шинжилгээний хариу мэдүүлгийн бор ингээд гаргачихсан гэрчлэгээ гардаг. Тэгээд яг энэ үндсэн эмийн хэрэгслийн бүртгэл дээр болохоор бүтээгдэхүүн дээр бас адилхан одоо нөгөө нэг үнэт цаасан дээр хэвлэгддэг гэрчлэгээ гардаг байхгүй. Ингээд ерөнхийдөө бүх энэ модулууд дээр маань яг хуулийн түвшинд одоо хүчинтэй баримт бичиг гаргаж байгаа гэсэн үг. За хамгийн сүүлд нь болохоор хэрэглэгчийн эрхийн удирдлага гэж байгаа. Энэ модулын маань болохоор мэдээж нөгөө нэг яг хэн хаана ямар үйлдэл хийх ёстой вэ? Ямар юмнуудыг харж авах ёстой вэ? Ямар юмнуудыг хийж болохгүй вэ гэдэг бүх тохиргоонуудыг энэ модулуудынхаа хүрээнд хийж байгаа гэсэн үг. За энэ дээр болохоор би бүртгэлийн эм бүртгэхэд яг ямар процесс явдаг вэ гэдгийг нь харуулсан байгаа. Одоо энийг харах юм бол ерөөхдөө яг үндсэн аж ахуйн нэгж буюу байгууллага гэж хэлээд байгаа. Энд нь болохоор одоо нөгөө нэг эм ханганы байгууллага ч юм уу тийм байгууллагууд нь ажиллана гэсэн үг. Тэгээ үндсэн мэрэгжлэнүүд нь тэгээ шинжээч гэдэг хүмүүс байдаг. Тэгээ лаборатори болон хурал гэсэн юм дараалтаагаар явдаг гэсэн үг. Ерөнхийдөө бол ганцхан бүтээгдэхүүнийг бүртгэхийн тулд маш том тойргоор явдаг шүү гэдгийг зургийг харуулах зорилготойгоор энийг тавьсан байгаа юм. За тэгээд бид нар болохоор яг энэ төслийнхаа ажлыг болохоор ерөнхийдөө 9 сараас яг судалгаагаа эхлээд одоо 5 сарын сүүл гэхэд бид нар бүтээгдэхүүнээ бүрэн нөгөө харьяа агентлаг газартаа хүлээлгээд өгчихсөн байдалтай ажиллаж байгаа. За манай системийн яг давуу тал нь гэхлээр одоо нөгөө нэг бүтээгдэхүүний импортын мэдүүлэгт хяналт тавих гэж байгаа юм. Одоо жишээлбэл би байгууллага болохоор 1000 ширхэг бүтээгдэхүүн оруулж ирнэ гэж ярьчаад тэгэнгүүтээ яг цаг дээрээ болохоор гайлаар орж ирэхдээ 800 ширхэг ороод ирдэг ч юм уу тий. Ийм тохиолдолд яг тухайн бүтээгдэхүүн Монгол улсын хэмжээнд хэд байгаад байгаа юм бэ гэдгийг харах боломжгүй байгаад байдаг байхгүй юу одоо. Гэтэл одоо болохоор бид нэр тэрийг хянах боломжтой болгож байна. За тэгэнгүүтээ шийдвэр гаргалт болон хяналтын дэвшилтэд түвшин гэж байгаа. Энэ дээр болохоор одоо шийдвэр гаргах тийм эрх бүхий хүмүүс нь манай бүртгэгдсэн байгаа датануудыг хараад за ийм юм болж байгаа юм биш үү гэдэг юмнуудыг харах бүрэн боломжтой болж байгаа. За тэгээд тайлан мэдээллүүдээ цаг тухайд нь бодит датан дээр авна гэсэн үг. За тэгээд төлбөрийн гүйцэтгэлийг түргэн шуурхаа зохион байгуулах гэж байгаа. Энэ дээр болохоор бид нэр өмнө нь байгууллага нөгөө нэхэмжлэгээ нэг бүрчлэн явуулаад авдаг байсан шийдлийг нь цахимаар шууд нэхэмжлэгээ үүсгээд байгууллага төлбөрөө төлөх боломжтой болгосон. За тэгээд тоон гарын үсгээр баталгаажуулалт хийгдэх буюу нөгөө нэг хуулийн хэмжээнд хүчинтэй байна гэдэг тэр гэрчлэгээ нь хөвлөж байгаа гэрчлэгээн дээр маань тоон гарын үсгээр дараа баталгаажуулалт хийдэг гэсэн үг. За ингээд эдит системүүдийн уялдаа холбоо интеграц гэж яриад байгаа нь болохоор хоорондоо нөгөө нэг холбогдож болохгүй байсан цаасаар яваад байсан бүх асуудлуудыг шийдэж байгаа. Ийм давуу талтай байгаа. За системийн маань цар хүрээгээ тэгэхээр одоо манай системд яг байгууллага гэж яриад байгаа буюу эмийн сан, эм ханган нийлүүлэх төвүүд тэгээд эмнэлэг гэх мэтлэн ерөөхдөө бол эм ашиглаж байгаа эмийн одоо эмнэлгийн хэрэгслийг оруулж ирж байгаа тухайн бүтээгдэхүүнийг Монгол улсын хэмжээнд борлуулж байгаа бүх байгууллагууд манай системтэй холбогдох хэрэгтэй болж байгаа гэсэн үг. За тэгэнгүүтээ чанарын шинжилгээ хийж байгаа, баталгаажуулалт хийж байгаа лаборатори гэж байгаа. За тэгэнгүүтээ эмнэлгийн хэрэгслийг импортлогч, үйлдвэрлэгч байгууллагууд байна. Тэгээд санхүүгийн хяналттай холбоотой татварын байгууллага буюу одоо нөгөө нэг баримт хэвлээд байгаа шүү дээ. За баримттай холбоотой хийгдэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа гэсэн. Тэгээ гайл мэргэжлийн хяналтын газар гэж байгаа. Нөгөө нэг гайлаар орж ирж байгаа бүтээгдэхүүнүүдийг хянах зорилготойгоор ийм газруудтай холбоотой явж байгаа гэсэн. За тэгээд манай систем нь болохоор бусад системээс ямар онцлогтой вэ? Яаж ялгарх вэ гэхээр бид нэг интерактив платформын Metaverse гэдэг одоо хэсгийг ашиглаад бид датасет динамик тейбл үүсгэх боломжтой байгаа. За тэрнээсээ хамааруулаад бид 3 модулаа бүгдээр нь өөрсдөө архитектураа зохион байгуулад ингээд шаардлагатай constraint индексүүдийг тавиад явсан байгаа. За тэгээд эмийн агентлаг гэж яриад байгаа эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар гээ одоо манай эрүүл мэндийн яамны бас нэг
одоо харьяа байгууллага, манай болохоор эрүүл мэндийн хөгжлийн төв, манай хөгжүүлэгч байгууллага нь болохоор хөгжлийн төв, одоо хэрэглэгч байгууллага нь эмийн агентлаг гэж явж байгаа. Тэгээд эмийн агентлаг нь болохоор өдийг хүртэл LifeMed мохцгийн маань гэдэг систем ашиглаж байсан. За тэгээд тэр системийг нь бид нэр илүү дараагийн түвшинд гаргахын тулд энэ систем хөгжүүлж байгаа. Тэгэхээр LifeMed системээс ерөөсөө шаардлагатай байсан юм юу гэхээр бид нар тэн дээр бүртгэгдсэн байгаа Монгол улсад ашиглагдаж байгаа бүх им вакцин, биомэлтмэл бүтээгдэхүүний мэдээлэл, за тэгээд тэрнтэй холбоотой бүх транзакшны өгдлүүд буюу одоо хүсэлтүүд те шинэ бүртгэл сонголтын хүсэлтүүд ямар төвхтэй гэдэг бүх мэдээллүүдийг нь data migration хийж систем рүү оруулж ирсэн байгаа. За тэгээд ингэхдээ болохоор ETL түүл ашиглах шаардлага гарсан. Яг тэгвэл масс өгөгдөл оруулах хэрэгтэй байсан учраас за энийг ашиглахтаа болохоор Tableau Prep-ийг ашиглаад тэгээд шаардлагатай референс өгдлүүд дээр болохоор бид нөгөө Metaverse-ийнхаа дата импортлох хэсгийг ашиглаад ингэж явсан байгаа. За энэ дээр болохоор нөгөө хуучин LifeMed систем дээр жишээ нь цайрын эсэлтэд тасан төрхөц гэдэг одоо бүтээгдэхүүний дэлгэрэнгүй мэдээлэл байна. За тэгээд ийм зурагтай ийм хэрэглэх заавартайг хуучин систем дээр ингэж харагдаж байсан. Одоо манай шинэ систем дээр болохоор яг тухайн талбаруудаараа өгдлүүд нь дүүрж орж ирээд тэгээд шаардлагатай мэдээллүүдийн бүгдийг нь хавсаргаад ингэ оруулсан байгаа. За тэгээд дараагийн манай онцлог гэх юм бол бид нар платформ дээр байдаг одоо user management модулыг одоо арай ингээд жижигсгээд гэх юм уу өөртөө арай өөр байдлаар хөгжүүлсэн. Яг хойд архитектур нь бол яг адилхан. Гэхдээ нөгөө нэг заавал тэр олон албан тушаал хүмүүний одоо дэлгэрэнгүй мэдээллийг бүртгээд авах шаардлага байхгүй гэж үзээд одоо тухайн харилцагчийн шаардлагыг нийцүүлээд арай өөр байдлаар бид нар хөгжүүлсэн. За тэгээд бүх нөгөө модуль маань баталгаажуулалтын нөгөө хуулийн хүрээнд ямар бичиг баримт хүчинтэй вэ гэдгийг нөгөө төрийн байгууллагад аягүй чухал хууль дүрм журамдаа заасан байдаг учраас тэрнээр бид нар одоо нөгөө хуучин систем ашигладаг байхдаа эмийн агентлаг яадаг гэсэн бэ гэхээр аж ахуйн нэгжүүдтэй одоо энэ гэрчлэгийг үнэт цаасан дээрээ одоо хэвлэж гаргаа дээрээс нь ингээ гараар тамгадаараа гараараа ингээ гар үсэг зурдаг байсан бол одоо бид нар энэ гэрчлэгийг ерөнхийд одоо темплейтийг ингэж зурж өгөөд тэрэн дээрээ Tridium тон гар үсгээ шууд ашиглан баталгаажуулалтаа хийждэг. Тэгээ энэ нь өөрөө одоо хуулийн хүрээнд хүчинтэй баримтчиг бол явцдаг. Ийм за тэгээ одоо бидний цаашдын зорилго гэхлээр мобайл хувилбартай болох гэж яриад байгаа. Энэний маань яг гол шаардлага нь юу байгаа вэ гэхлээр одоо жишээлбэл нэг юм та бүхэн маань одоо ингээл худалдаж авъя гэдгсэн чинь тухайн юм нь яг аль эмийн санд байгааг нь мэдэхгүй. За ямар аль эмийн санд байгааг нь мэдэхгүй, тэгэнгүүтээ ямар үнэтэйг нь мэдэхгүй те. Тэгэхээр дараагийн ээлжинд бид нэр юу хийхийг зориод байгаа вэ гэхлээр зүгээр утсан дээр бид нар ингээд за би ийм юм авах гэж байна гэдгээ болоод за тэгэнгүүтээ яг энэ эмийн санд 1800 гэж байгаа юм байна. Энд чинь 1500 гэж байгаа юм байна гэдэг юмудаа олж харах боломжтой болох зорилгоор мобайл аппликейшн дээр болно гэж харагдаад байгаа юм. За тэгээд хамгийн их бүртгэгддэг юмуд хугацаа хэтэрсэн бүртгэлүүд гэд ингээд ерөөхдөө бол одоо нэг бүтээгдэхүүний талаар статистик мэдээллүүдийг харна. Тэгэнгүүтээ гайлаар орж ирж байгаа бүтээгдэхүүн мод яг хэдэн төгрөгөөр орж ирээд байгаа. И баримттай холбогдсон доороо бид нэр яг хэдэн төгрөгөөр зараад байгаа юм Монголын улсын хэмжээнд те. За тэгэнгүүтээ стандарттай байх хэрэгтэй гэдэг юмнуудыг бид нэр цаашдаа ерөөхдөө зорж ажиллаж байгаа байна. За ингээд системийн хөгжүүлэлт нь болохоор систем шинжээчээр би өөрөө сайнснаа. Тэгээ хоёр хөгжүүлэгч буюу нар амар заяа гээд тэгээ тестер буюу шиг гэж ингэж ажиллаж байсан байна. За тэгээд ерөнхийдөө яг дүгнэлт нь гэх юм бол энэ салбар дахь эмийн бүртгэл хяналт тэгээ мэдээллийн урсгалыг шин төвшөнд гаргаад ил тод байдалтай байлгаад тэгээд шуурхаа өөрчлөх буюу хөгжлийн аюулгүй байдлыг бид нэр хангаж ажиллаж байна гэж харж байна. За тэгэнгүүтээ одоо мэдээллийн сан, баталгаатай мэдээллийн сан, бүртгэл баталгаажуулалтын процесс захимжилт, хуулийн хүчинтэй баримт бичиг үүсгэх, автоматжуулалт гэх мэтлэн ерөнхийдөө бол энэ систем нь хуучин ажиллаж исэн энэ процессыг бүрэн захимжуулж чадж байна гэж дүгнэж байгаа.